Өнөөдөр нэг манай ажил дээр монитор зарсан баггүй юу? Тэв. Тэр монитагийн бэлэг ирсэн за. За. Би зургийн дараа авсан. Би уул нь ингээд сая бичлэг хийчээд идэж ууя гэж бодчихсон чи хөөрөөд тэгээд идээ уучлаа. Ингэхдээ яг амар гоё юм төгсөн байна. Тэр амар гоё. Жишээ нь би ингээд CUG-с орохороо энээс авч уухансаа гэж бодоод явдаг байхгүй. Энд чинь нэг хэсэг нөгөө мөстэй урамшуул зарласан шүү дээ. Энийг авахаар мөс өнгөгээд. Тэгээ би тэрийг харчаад ингээд яг чойжин тамийн хүмүүстээ уртлын зүлгэн дээр яг энийг мөстэй ууж хуухансан гэж аяг өгөөстэй байсан. Яг гоё юм марцсан байсан. Тэгээд одоо ууж байна. Тэгээд нараа. Уус нь 10,000-ад тааруулсан бэлэг байх хэвчээс ахгүй юу? Манай хүн бүрийг хүрхэн амдаг кармага бүр сэгсрээ хийх юм байна. Би яг ирэх 2-7 хоног ерөөсө бэлэг ордолтгүй боллоо хөргөн амтнаа. Озараа амар үнэтэй шүү дээ. За. Тэгээд энэ нөгөө энэ 7 хоногийн сэдвэн цэнийг илгээс ахгүй. Тийм болохоор цэнийг хийсэн юм шиг байна. Энэ гоё амттай. Цэнийг. Тэгээд энэ нэг бол намайг матчанд үнэхээр дуртай мэддэг хүн байна заяа. Аль эсвэл өөрөө яг матчанд амар дуртай хүн байна. Тэгээ намайг би энийг бүр дандаа авч идэх байхгүй. Дандаа ч яг хай авч идэх. Тэгэхээр нэг бол мэддэг, нэг бол надтай амар адилхан сонирхолтой хүн байх гэж би бодож байна. Гэт надад амар өгсөн. Гэтэ ямар ч гэсэн аим сүлж байгааг бодоход заяа. Энэ офисын хүн биш баха. Яг энэ сүлгчлээ. Тэ. Алхаа. Тийм баг. Яг аимсаа хэрэгтэй гэдэг мэдээ. Өмсдөг гэдгийг тийм. Угаасаа нөгөө аимсаа ажил дээрээ сольж өмсдөг. Тэгээд ийм нимгэн цагаан цэвэрхэн аимс амар хэрэгтэй гэдгийг мэдчихэж байгаа. Бодоход энэ нэг бол юмч нэг бол солигч байгаа. Тэр офисынхны нэг биш. За тэгээд минт. Би юм дандаа минт авч өгдөг байхгүй. Тэгээд энийгээ дууссан удаа амар өрөвдмөр за би TikTok аваад тэгээд TikTok энэ дотроо хийж идэж явдаг амар өрөвдмөр. Тэр нь бол нэг үнийн дөнгөө үед ямар шалгаа байдаггүй. Гэтэл ягаад ч юм энийг 6,000-аар авах 4,000-аар 2 TikTok аваад энийгээ 4,2 арай өөр ялгаатай байдаг. Тэгээд энэ ингээд дууссан яваад лсэн би бүр ингээд яана нэг минт авчихсан гэдэг ам заварангууд бодоод яваад байсан байхгүй юу? Тэс чи надад минт өгсөн. Тэр би бодлоо. Ингээд энэ бүх билгийг харахад яг ч эрэгтэй хүн биш. За эрэгтэй хүн энэ бүх жижиг сажиг нарийн зүйлсийг бодож авахгүй. Тэгээд яг минт энэ аим зүгсэн болохоор нэг бол эмч, нэг бол солигч байна. Тэгээд цэник илгээ гэдгийг юм жоок байдлаар хүлээж авч байгаа бодоход бүр амар хөшүүн хүн бол биш за. Альсэл хажууд нагаа хүн хэлсэн ч гэж магадгүй. Гэтэ минт өгч гинэ гэдэг чинь энэ бол хамгийн дэдэлтэй 30-тай л хүн байна. Яагаад гэвэл минт чинь яг ингээд амар сайн ажиллах юм бол яг дандаа яг манай үеийнхний амар хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг гэдэг байхгүй. Тэгэхээр яг надтай адилхан хүн байна. За тэгээд энэ баталж байгаа юм угаасаа матчатай куки. Тэгээд манго эйд. За озероо бол яах юм бэ? Гэтэ ямар ч гэсэн яг надтай чацуу залуу хүн. Тэгээ нэг бол эмч, нэг бол совилогч. Хүн миний монитой байна. Тэгээд тийм болохоор бэлгийнхээ барагцааг буцааж өгөх бэлгийнхээ барагцааг ерөнхийдөө бол гаргачлаа. Би өнөөдөр манай монитой надад бэлэг скай. Бэртэ